Энэ түүхэнд бүхэл цаг үед дайн толгойн болсоор ирсэн билээ. Цэрэг нь тухайн уул сүндэсний алтшгүйд дархан байдал, эв нэгдэл, хүч, нөөц бололцоог илэрхийлж байдаг. Монгол улсын цаг үеийн түүхэнд өвөг дээд сүхнөө их Монгол улсын Чингис хаан сууц жанжиг сүбэдэ их баг хаад ил хаадын ардын хувьсгалын Сүхбаатар жанжингээр дурдвал дуурс алдар нэртэй цэргийн өндөр түвшинтэй улс үлээ. Орчин цагийн зэвсэг төвчин үүсч хөгжөөд 100 гаруй жил болж өнөө цагт харьцангуй дэлхийд даяар инх байгаач байнгын бэлэн байдал байж тулгарсан аюул занал хийлэлд бэлтгэлтэй байх нь чухал гэлээ. Цэрэг спортын дэл тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие биелдээр сэтгэл зүйн бэлтгэл, төсвөр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлийн зөв сонгохтод нэмжлэг үзүүлж, зэвсэг төвчний залгамжийн халааг бэлтгэх зорилготой. Тэмцээн уралдаа ялах чухалч оролцох нь мөн маш чухал. Оролцож буй нийт сурагчид маань бүгдээрээ өсөн дэвжиж хөгжиж байгаа нь цаашдын эх орны ирээдүйг улам гэрэлтэх нь дамжиггүй юм.